төрийн аудитын байгууллага үзүүлж байна. Гүйцэтгэлийн аудит гэж юу вэ? Шалгагдагч этгээдийн бодлого, тогтолцоо, үйл ажиллагаа, чиг үүргийн хэрэгжилт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний үйл явц, үр дүн, гүйцэтгэлд аудит хийнэ. Төрийн аудитын байгууллага шалгагдагч этгээдийн бодлого, үйл ажиллагаа, чиг үүргийн хэрэгжилт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний гүйцэтгэл нь аривлан хэмнэлт, үр ашиг, үр нөлөөтэй эсэхд аудит хийнэ. Төрийн аудитын байгууллага нь MNS 6817-гийн 7 2020 гүйцэтгэлийн аудитын стандартад аудитын дээд байгууллагын хэрэгжүүлдэг гүйцэтгэлийн аудит нь засгийн газрын ажил хэрэг, тогтолцоо, үйл ажиллагаа, хөтөлбөр, арга хэмжээ, зохион байгуулалт, аривлан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэй байх зарчмын дагуу хийж байгаа эсэх болон сайжруулах боломжтой эсхийг тогтоох хараат бус, бодит, үнэн зөв хяналт шалгалт юм. Гүйцэтгэлийн аудит нь засаглал болон хяналт тавих үүрэг хариуцлагатай этгээдэд гүйцэтгэлийг сайжруулахад нь туслах замаар хариуцлагын тогтолцоог хөхүүлэн дэмжиж байдаг. Гүйцэтгэлийн аудитэд шинжээчийг аудитын багийн ур чадварын багцыг нөхөхийн тулд болон аудитын чанарыг сайжруулах зорилгоор татан оролцуулж болно. Аймаг нийслэлдэх төрийн аудитын газрууд нэгдсэн өдөр дамжаар нэгэн зэрэг гүйцэтгэлийн аудитыг хийж гүйцэтгэдэг. Тааж бас гүйцэтгэлийн аудитын сэдвт саналаа өгөх боломжтой. Үндэсний аудитын газар, нээлттэй нийгэм форум.